Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдсон бусдад сургамж болох үез нэг үйл явдлыг ярьж өгөх гэсэн. Би төрийн нэгэн байгууллагын дарга байсан хүн л дээ. Гэхдээ хэсэгхэн зургийн шунхай зангаасаа болж би алдсан. Баса. Яасан. Тэр чинь мөнгөний төлөв төлж байгаа. Аха. Тэр мөнгө маань одоо хэд авсан бэ? Найз нэг сая тол өгөлтий. Гэтэ 50,000 л өрсөн баг. Ер нь тэр мөнгөө хизээ хэрэглэх үү? Харин тийм ээ. Атаа их асууна. Өдөрөө жундаа авч явах юм шиг. Яах вэ найз уу? Тэр чинь 3 сарын хөрөнгөлөө шүү дээ. Хэдүүлээ энэ хөрөнгөлөө юунд зарцуулах вэ? Бидний хэн нэгний амжилт гаргахад баяр хүрэх гэж эсвэл хэн нэгний өвдөх юм уу яаралтай үед ашиглах үү? Тэрнээс шаамга хатлаа би дундаа авч явах юм бол хөрөнгөлийн мөнгө болоод яаралтай үед хэрэглэх мөнгөгүй болчих. Барсаа. Ясаа. Баас минь гоо. За, баяртай. За, баяртай. За, баяртай. За. Баас. Би боломжийн цалинтай хотод 3 өрөө орон сууц, хувийн лагертай эхнэр хүүхдтэйгээ амар тайван амьдардаг байлаа. Намайг энэ хэрэгт холбогдоход нэг найз маань Чи юмтай боломжийн амьдралтай байсан. Юугаар тутлаа гэж юм хэрэгт холбогддог. гээд зэмлэж байж үлээ. Дараа нь бодоход надад шудраг зам чанар л дутсан гэдгийг ойлгосон. Би багын найз цогттойгоо хаяа нийлж загсанд явнаа. Найз маань 9 өдөр мөртэй хувийн жижиг банкнд ажилладаг байлаа. Тэгэд нэг удаа загсанд явахдаа маань хүн банкныхаа гүйцэтгэх захирал дорд санаа дагуулж ирсэн. Манай цогтоо хар багын сэргэлэн алдтай хүүхэд байсан. Намайг банкныхаа захиралтай албаар танилцуулж байгаагаа ч хэлсэн чамд жашигтай манай банкнд жашигтай л гэсэн. Зоодос нэг болчихгүй. Харин нэглээ. Манай банк тохиолж байгаа. Өвтэй хавцсан. Өвтэй дээрээс ядж байгаа. Банкныхаа задлал гэж байна. Үрж явах хэцүү. Тэгээд дорд самбуу танай байгууллага манайд харилцах ганцлаа. Тэр ганц руугаа их хэмжээний мөнгө хийж. Харин тэр мөнгнөөс нь чамд хадгаламжийн хөв боддог. Гэсэн санал тавьсан. Тэгээд би эрсдлийн сангийн хөрөнгөнөөс 9 өрлөг банкнд дэх байгууллагынхаа данс руу 6 удаагийн шилжүүлгээр нийт 30 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Сангийн хөрөнгө гэдэг бол олон хүмүүсийн хувьд амь настай холбоотой маш чухал хөрөнгө. Энгийн үгээр хэлбэл сангийн мөнгийг засгийн газрын бонд худалдан авах зэрэг найдвартай өсөх зүйлд зарцуулж хөрөнгийг арвижуулж болдог л доо. Харин эрсдлийн сангийн хөрөнгийг яаралтай үед хэрэглэдэг учраас хугацаатай хадгаламжинд байршуулж болдоггүй. Зөвхөн харилцах дансанд байршуулж хүү тооцоолж өсгөж болдог. Босроо цэглэр мөнгө явах бол Курс нэрч. За, аавч юм шиг. Энэ зураг. Танахаа гişэ туслан авсан гэж цогтоос дуулаад. Ороо гардаг уус гэсэн. За, ашин тавтаас ах. Юу вэ? За. Халуун биш юм аа. Хайдаа сумайдаа гэж. Оос. За. Гэмгүй сайхан танилцсан дээр нь биедээ ашигтай сайхан ажилласан учраас нэг орой жоохон буу халсан шээ өнгөрөөлөө. Тэгээд дорд самбуу манахаас хөдлөхдөө куртгэ орхиод явчихсан байлаа. Баа гэж. Оо.
Миний өгш манад хүртэх орхиор явуулсан байна шүү дээ. Харин чи халаасанд нь юугааг үзв? За би өгш хүнийг юм авч байгаа. Чи төрж аа дизайн олон хүмүүсийн халаас нь гараа хийж гисэн шүү дээ гоо. За. Тэр нарийн ойлог шүү. Нацаа. Юуны биш чиний юм ааш. Чи халаас нь юу үзтээ? Боолтой мөнгө өсгөртөг дээ. Наац чинь чиний авах шагналч. Танаа дансанд нэмж байшуулсан 30 тэрбум төгрөгийн ногдол хүүн угаамаа. Найз нь бол хэлсэндээ хүрдэг хүн шүү аа. Наад ч зөвөр ихнээ хэлжээ л мөг. Би тэр үед тэр боодолтой дэвсгэртүүдийг хараад айхчиг бас баярлах шиг болсон. Мэдээж сул ороод ирж байгаа мөнгийг хараад баярлсан. Харин Дорж Самбуугийн чи төрж аа дизайн олон хүмүүсийн халаас нь гараа хийж гисэн шүү дээ гоо аа гэж хэлсэн үгэнд эмзэглэж байл. Үнэн дээр үнэн үг л дээ. Ирээдүйд зарцуулна гэж төрд хадгалуулсан мөнгийг нь би хувьдаа хууль бус аргаар ашиглаж мөнгө загшиж байна гэсэн байна. Яасан юм бэ? Жогоро. Хүлээстэй шаардын аав гэсэн дуудах уу? Зүгээр. Найз нь зөндөө өнгө шаталж ирсэн. Ээж хоёр гэртээ ирээгүй. Тэгвэл эмийн сангаас шахны лэнтэй оноо чи. Тард мөнгө байна уу? Байхгүй штий. Одоо яах вэ? Үнээрээ бид нар томтлын мөнгө байгаа штий. Энэ он гэрлэн гэж хадгалж ирсэн штий. Манай гэрлээ очоо томтлын мөнгөөр шахны лэн тавдах уу? За. Уралдаа цаашдаа ч гэсэн мөнгө өрөмжлүүлээд саяных шиг юм хэрэгтэй шаардлагатай үед нь хэлье. Баярлалаа та хоёроо. Чийл зүгээр бол бусны ямар хаваа вэ? Чи миний эзгүүд нэлээ их ажил амжуулжээ. Тэр сангаас мөнгө зохицуулж зузаатгал хийсэн чинь тун сайн болж. Баярлалаа захирлаа. Тэр мөнгийг багныхаа данснаас эргүүлэн авахгүй. Удаан хугацаагаар байршуулах талаар багтаа нэрээ тохирчихсан байна. Сайн байна. Би тухайн үед банкнаас хүү гэсэн нэрийн дор нийт 90 орчим сая төгрөг авсан байлаа. Хууль бус үйлдэл маань нэг л өдөр баригдахгүй гэсэн айдас байсан ч сүх далаатал үхэр амраг хичээд Дорж Самбуу бид хоёрын ажил үргэлжилсэн хэвээрэл байлаа. Масан байна. Энэ юмнууд байна уу? За. Даатгалын юм дуусчихсан шүү дээ. Та даатгал бичүүлсэн байсан уу? Үгүй. Даатгалгүй шууд авчи. Хөөе. Даатгалын хөнгөлөлт дууссан юм уу? Тийм ээ, даатгалын хөнгөлөлт дууссан. 7 хоногийн өмнө дуусчихсан. Оо, яана. Өдөө түрээд ирэхэд хэд хоногтой байж л үйдэг байсансан. Хөнгөлөлтөө авбал хэдэн төгрөгийн татуу байдаг байхгүй үйдэг хүн. Энэ хавийн эмийн сангийнхан бүгд дуусчихсан байхад байна. Та дараа сард авах юм уу? Энэ сардаа хэрэгэлдэг юм маань дуусчихсан. Дараа сард тэр хугацааг чи яаж хүлээх вэ хүн? Эрүүл мэндийн даатгал гэл насаараа л төлсөн. Тэр хүмүүнг нь хаашаа олчдөг юм бэ? Хөнгөлтийнхаа хэдэн төгрөгийг ахиухан шиг гаргаад тавиад өгчөж болдгүй л байсан юм байна. Хөнгөлтөө бид татуу байдаг байхгүй гэдэг юм. Монгол улсын нэрийн өмнөөс шидэх дол шүүгдэгч Уранбаатар хотод мөнгөс бид хахуул өвчийн ашиг сонирхлын үднээс албаны чиглэлээр хэрэгжүүлсний хариуд улс төрд нөлөө бүхий ихээр хахуул авсан гэмт хэрэгүүлсэн гэмт буруутаад
Тооцоо. Шүүгч шийтгэх тогтоолоо уншиж дуусаад алхахаа зогхоход миний толгойд аянга нэг шиг болсон. Арилгатай тэмцэх газрын ажилтнууд намайг баривчлахад би хууль зөрчиөд явж байгаагаа ухаарч эхэлсэн бол шүүгч надад шийтгэл оногдуулснаар авилга бол хулгай юм гэдгийг ойлгосон. Өгөөгөөг авах нь хулгай. Би энэ хэрэгт холбогдсноороо амьдрал тааруу олон хүний боломжийг хулгайлж хохироосон нүгэлт.